Өнөөдөр та бүхэндээ танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүний хувьд бас тураах үйлчилгээтэй ийм бүтээгдэхүүн байгаа. Харин энэ бүтээгдэхүүний хувьд яаж турдаг вэ гэхээр хөлийнхөө уландаа наагаад арьсаар дамжуулаад таны биеэс хорт бодисыг гадагшуулан тураах үйлчилгээг үзүүлэх ийм бүтээгдэхүүн байгаа. Илүүдэлчиндээ санаа зовж байгаа бүсгүйчүүд, залуучууд та бүхэн бас анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. Хүний бие өдөр тутамдаа л хорт бодисыг хоримтлуулж байдаг. Тэрхүү хоримтлагдсан хорт бодисоо гадагшлуулахгүй удаг тусам илүүдэлжинтэй болж ямар нэгэн өвчний их үүсвэрч болж байдаг бай. Тухайлбал хүний тунгалгын булчирхайг биеийн бохир усны систем гэж ойлгож болох юм. Тунгалгын булчирхай нь хорт бодис, илүүдэл уурга, бактерийг цуглуулан хоримтлуулж байдаг. Иймд бид өдөр тутам хоримтлагдсан хорт бодисоо ямар нэгэн аргаар биеэсээ гадагшлуулах шаардлагатай болж байгаа юм. Энэхүү наалтыг хөлийнхөө уланд нааж хэргэлдэг. Ингэснээр таны арьсаар дамжин цусанд нэвтрэн орж, цусан дахь эс хоорондын зайд оршдог хор болон хүйтийн хийг гадагшлуулах замаар таны биед үйлчилдэг. Энэхүү наалтыг наасан мөчөөс эхлэн таны биед гайхмаар үр дүн шууд мэдрэгдэх болно. Энэхүү биеэс хорыг гадагшлуулан тураах үйлчилгээтэй хөлийн уулны наалт нь олон төрлийн ургамлын хандыг найрлагандаа агуулсан. За тэгэхээр хайр цэгтэй 10 ширхэгтэй байгаа илүүдэлчиндээ санаа зовж байгаа та бүхэндээ зориулаад хөлийн ууландаа нааж хэрэглэх боломжтой биеэс тань хорт бодисыг гадагшуулаад тураах үйлчилгээ үзүүлэх энэхүү бүтээгдэхүүн хайр цэгтэй 10 ширхэгтэй байгаа. Үндсэн үйлчилгээний хувьд жин гэрчимтэй бууруулан галбиржуулан, цусыг цэвэрлэн бодисын солилцоог идэвхжүүлэн, биеийн хорыг гадагшлуулан, дархлааг бэхжүүлэн, бөөрийн өрөвсөл, элэгний хор, бамбай булчирхайн хорлог гадагшлуулна. Ядаргаа тайлж нойр сайжруулна гэд олон талын ач тустай. Сайн байцгаана уу? Хор гадагшлуулдаг хөлийн уулны наалтыг та бүхэндээ санал болгож байна. Тэгээд ер нь хүний биед төрөл бүрийн хор байдаг гэж бодцоо. Тэгээд хоёр хөлийнхөө ууланд энэ наалтыг нагаад та бүхэн биеийнхээ хорыг гадагшлуулаарай. Би бол энийг үргэлж хэрэглэдэг байгаа. Биеэс хор гадагшлуулах хөлийн уулны наалтыг хэрэглээд гайхалтай үр дүнг мэдэрч байна. За би энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсний дараа биедээ өөрчлөлт гарч байгааг мэдэрч эхэлсэн. Хаван ядаргаа зэрэг асуудалтай байсан энэ асуудлууд маань ерөөхдөө бүгд шийдэгдсэн, хөлдөө наагаад унтахад бүх мэдрэлийн зэгүүдээр идэвхжиж биед хоримтлагдсан хорыг гадагшлуулах үйл явц үр дүн нь ингээ нүдэн дээр харагддаг. Өдрийн турш ядарч нойр хурж байсан бол оройн наалтыг наагаад унтаад өгснөөр амар амгалан унтаж маргааш нэлээд ирч хүчтэй болсон байдаг. За мөн нөгөө төгөөр амны эвгэн үнээр арилсан бөгөөд бөөр илгэний үйл ажиллагаач сайжирсан нь мэдэгдэж байгаа. За үнэхээр үр дүнтэй бид эерэг нөлөө үзүүлж байгаа бүтээгдэхүүн гэж бодож байна. Хэрэглэхэд ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй, харин ч харшил үүсэхгүй маш зөөлөн байдаг. Одоо би байнга хэрэглээд явж байгаа. Цаашдаа ч мөн хэрэглэх бодолтой байгаа. Үйлчлэлийн мэдээлэлээс дахин хүрэхэд өвтгөн хаталтыг зогсоно, амны эвгүй үнэрийг арилгах нь, гэдэсний хий гаргана, жинг бууруулна, хаван хөөх замаар бөөрийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ, хордлого тайлж арьсыг эрүүлжүүлэн залуужуулна. Цусантай холестерин сахарыг бууруулан, цусны даралтыг докторжуулна гэд олон талын давуу талтай нэг хайрцгийг хэрэглэхэд үр дүн нь шууд мэдрэгдэх болно. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ хөлийн ууландаа наагаад эрүүлэр биеийн жингээ хасах боломжтой бурхантай наалтны талаарх мэдээлэл хүргэлээ. Хайр цэгтэй 10 ширхэгтэй байгаа үзэгч та бүхэн 3-4 хайр цэгийг хэрэглээд нэг курс болох боломжтой. Нэг хайр цэгтэр нэмээд дахиад нэг хайр цэгийг та бүхэндээ 60,000 төгрөгөөр бэлэг болгон өгж байгаа юм шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Одоо харин та бүхэндээ үе мөчний барын тосон цацлагыг танилцуулъя. Хятадын уламжлалт ангаах ухааны сор болсон барын тосон цацлагыг та бүхэнд танилцуулж байна. Энэхүү тосны найрлаганд га, батраш, голтбор, папая жимс, кассия өрийн ох зэрэг бүтээгдэхүүнийг шингээжээ. Ревматизм, артралги буюу үе өвдөх, хавдах хөдөлгөөн хязгаарлалт үеийн өрөвсөлт эмгэг, булчингийн хүндүр, үе мөчний гэмтэл, шагааны таагүй байдал, нуруу хөшөлт, нуруу нугасны таагүй байдлын үед хэрэглэхэд тохиромжтой. Барын тосон цацлага нь 30 грамын савлгаатай бөгөөд хурц өнөргийн учир ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой. Амархан шингэж, арьсны нөхсвээр булчинд нэвтэрдэг. Үе мөчний өрөвсөл нь ихэвчлэн хүйтэнд гадаа даарч хүрдэг, арх тамхи хэтрүүлэн хэрэгэлсэн. Халуун хүйтний харшилтай хүмүүст илэрч, хэсэг газарт арьсны улаалт, хүчтэй өвдөлт, хүчлэлэг хаван үүсдэг байна.
Иймд энэхүү тос нь дээрх өвчлөл өрөвсөлд сайнаар нөлөөлдөг. Ургамлын гаралтай охин шөрөмсийг суллаж өрөвслийг намдаана. Жижиг усны молекулууд нь булчингийн нөхсвөр илүү нэвтэрч өвдөлтийг намдаж өгөх магадлал өндөр байдаг. Гэмтсэн булчин, үе мөчний өвдөлт, өрөвсөл болон нуруу хүзүү мөрний өвдөлтийг хурдан сэргээн засна. Архаг өвдөлтийг намдаахад тохиромжтой барын тосон цацлах нь Хятадын улсын үйлдвэрт үйлдвэрлэгдсэн бөгөөд өндөр хөгжилтэй гадны олон орнуудад худалдаалагддаг. Эрүүл мэндийн гэрчлэгээтэй баталгаатай бүтээгдэхүүн юм. Компьютерийн өмнө удаан хугацаагаар суух нь хүзүүний булчин ядрааж, хүзүү мөрний өвчин үүсгдэг. Иймд энэхүү тосыг өдөр тутамдаа хэрэглэх нь аливаа өвчин хөдөлгөөний дутагдал үүсгэхээс сэргийлнэ. Харин өндөр настай хүмүүст нийтлэг тохиолддог. Нуруу, хөл, үе мөчний өвчнөд тайвшруулах хиллэг хийж хэрэглэх боломжтой. Биеийн хүчний ажил хийдэг хүмүүс удаан цагаар хүнд хүчээр ажил хийх нь бие махбодын ачаалал, сэтгэл зүйн стресс, ажил мэргэжлийн онцлогтой өвчин үүсгдэг байна. Энэ тохиолдолд мөн л энэхүү тос таныг зовиораас салгах болно. Удаан хугацааны аялал, спорт, хит ачаалал зэргээс үүдэлтэй биеийн өвдөлтийг үр дүнтэй намдаахад туслах бүтээгдэхүүн бол барын тосон цацлага юм. Өвдөж буй хэсэгт 10-аас 15 см-ийн зайнаас цацаж, гараар массажлаж хэрэглэнэ. Хориглох заалт жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэд мөн ил яр шарханд хэрэглэхийг хориглоно. Энэхүү барын тосон цацлагыг нийшэрхийг худалдан аваад дээр нь нэмээд дахин нэгийг бэлгэнд авах боломжтой.